Дэлхийн монголчуудын Эмжил радио 88-ны уралдаан дээр сугаат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 нүгүрийн даваагаас баасан гарагийн яг энэ цаг мөчид радион 3 дугаар студиэс үдийн хачир нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 12 цаг 14 минут болсон. Өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 20-ны пүрэв гарагийн үдийн хачир нэвтрүүлэг хайрын түүхээрээ хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч Мөнхбат гэрлээ занаруулагчаар ган болдын ангараг нар арилж байна. За өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. Нэвтрүүлгийн хамтраалагчаар эрүүл залуу амьдралцгааг сураатаагаар Life брендийн үлөнг цай, за мөн ар жанчуулангийн анхны ундрагаас авсан аршаан хандгада жанчуулан хамтрайлаж байгаа баярлалаа. За баярлалаа. За ингээд өнөөдөр бол пүрэв гараг алдартай хосуудын хайрын түүхийг ярьж өгнө. За тэгэхээр өнөөдөр бол их тийм жаргалтай өдөр болох нэ. За Италийн говцөглөнгийн охин тэнгэр, Холливуудын секс бэлэг тэмдэг. За ер нь л нэг хэсэг бол хөөрхөн үхэн буюу одоо италон гэж хэлдэг. Тэрнтэй харьцуулдаг. Тэгэхээр үнэхээр гоо сайхны италон хэмжүүр болсон үзэсгэлэнт Моника Беллучи болон түүний далжгаар нөхөр Франц Винсент Кассел нарын хайрын түүхийг ярьж өгнө. Би чамайг жаргалтай байна гэж боддог, гонигтай байна гэж боддог шүү дээ. Би энэ нөхөрт нэгөө дургүй байж лээ. Яа, моги. Явж энэ муу далжгаар Франц залуутай хугаадах та яах вэ те. Моги нассараа гараашсан бүсгүй хайрын түүхийг ярих гэж байгаа. За тэгээд маш этгээд хэв маягтай Моника Беллучи гэж энэ жүжигчин бүсгүй өөрийнхөө хүүхдүүдийнхээ буюу хоёр охиныхоо эцгийг бүр өөртөө дурлуулж өөрөө араас нь гүйсэн байдгийм. За үнэхээр үзэсгэлэнтэй. Йоо тэр охин нь одоо бас дахиад захиур хаглаад кино ертөнцид ороод ирсэн байлээ шүү дээ. Сонсдог урлагаар ярьсан ямар хөөрхөн юм бэ. За Моника Беллучи гэхээр хүмүүс сайхан хүүхэн гэж ойлгодог гэсэн хошигрол хүртэл байдаг. За нэрэж гоо сайхны бэлэг тэмдэг болсон энэ бүсгүй шаргал өстнүүд ноёлсон Холливуудад бараа өстэй гоо үзэсгэлэнд том хүүхдэд чилгэр биетэй ингээ бүсгүй гарч ирээд жинхэнэ захиур хагалсан. Тэгэхээр Моника Беллучиг чадварлаг жүжигчин биш зүгээр л том хүүхдэд сайхан хүүхэн гэж шөмжлөх хүмүүс олон байдагч Малина 1992 онд тоолсон Дракула зэрэг олон киногоор бол бидний сэтгэлд бол хоногсон байдаг. Өнөөдөр фем фаталия буюу ямар ч эрийг өмнөөс өхрүүлэх увдастай энэ үзэсгэлэн бүсгүн хайр дурлалын түүхийг ярьж өгөх нэ. Өнөөдөр Мөнхбат уйлна. Гаднаа инээж дотроо уйлж байгаа. Яг тэр юугаараа бол тэр Малина гэдэг кинон дэр гараад байдаг дурлцсан хүү байдаг шүү дээ. Чам угаасаа тэр дугуй. Би яг тэр хамгийн гоё хэсэг нь юу гэж тэр нөгөө нэг бурхан дээр очиод те нэг сүмийн дээр очиод эхлээд нөгөө нэг хамгаалж байгаарэ гэд мөнгө өгөө дараа нь уурлаа гарыг булчаад. Миний хайртай битээ хамгаалаагүй ч юм уу. Бурхан дуурлаад байдаг. За Моника Беллучигийн товч намтар. За энэ жил 60 настай Моника Анна Мария Беллучи Итали, Америк, Францын кино урлагт орохоос өмнө бүр загвар өмсгчөөр илүү олонд танигдсан. За Италидаа бол Давиде Донателло, Глобо де Оро, за Настро де Аргенто зэрэг кино урлагийн томоохон наадмуудаас Италидаа шагнал хүртэж исэн. За 1964 оны 9-р сарын 30-нд Италийн Умбриа гэдэг мужийн Città de Castello гэдэг ийм хотод төржээ. За аав нь ачаа тээврийн компани ажиллаулдаг ийм бизнесмен байсан бол ээж нь бол гэрээ эзэгтэй охиноо өсгөн. За тэгээд дээрээс нь зам чөлөө гарвал уран зураг зурх гэж оролддог. Ер нь их тийм урлагт дуртай ийм гэрээ эзэгтэй байж. Тэгээд ээж нь үнэхээр сайхан бүсгүй байсан. Тэ ээжийнхэн зургийг найруулагч өгөх бах. Яг Итали гоо үзэглэн. Ээж нь үнэхээр үзэглэндээ эмхтэй байсан. Ер нь бол Моника Беллучиг төрүүлснийхээ дараа ер нь зарим намтар дээр бол тэгдэг. Би дахиад хүүхд төрүүлвэл ер нь гоо өсгөл ингээ алдах гээд байна. Бүр. Тэгээд надад нэг охин багт хангалттай гэд дахиж бүр өөрөө дахиж хүүхд төрүүлээгөө ингээ Моника Беллучи айлын ганц охин. Тий. За яг одоо бол манай найруулагч яг нөө нэг Малинаг гэдэг байна ёо. Үгүй энэ багтаач гэсэн ямар хөөрхөн байсан бэ? Google дээр шиг. Тий штэ. Яста хөөрхөн байсан юм шүү дээ. За тэгээд үнэхээр ээжигээ дураасан ийм удам дамжсан говцгл юм байна. Ээж нь бол үнэхээр сайхан Итали бүсгүй байжээ. Нэр үнэхээр удам гэж байд юм байна. Одоо тэгээд Моника Беллучи охин бол бүр улам сайжраад яваад идэм байна. Одоо охин нь бол зүгээр үнэхээр тасархав. Гэхдээ нөхөр нь бол нэрээ бас лаг залуу шүү дээ. Яг Франц. Яг сонгодог Франц царай гэж хэлдэг юм байна. Энэ ээж нь юм уу? Тий. Бас солируулж штэ. Харин тий ээжигээ дураасан юм. Моника Беллучигийн ээжийг Брунелла Бриганти гэдэг. Тэр нүдний харц марц ол өстой. Харин
Яа, ястахгүй юм. Тэгээд дахиж би хүүхд төрүүлэхгүй гэдээ ганц хүүхдээ өсгсөн. Тэгээд Моника Беллучи яг Италид учраас католик гэрүүлд өссөн. За аавынхын дурсамжаар Моника Беллучигийн дурсаж битсэн аавынхын дурсамжаар бол багада их ухаалаг хэрсүүд ер нь их тийм дуу цөөтэй. Тэгээд маш эрт ингээд нэг тийм бие даацсан ийм сонин характертай хүүхд байсан гинэ. За 13 настай байхад нь аавынх нь найз ийм гэрэл зурагчин залуу. Энэ Моника Беллучигийн гэр бүлийн ийм арга хэмжээнд ирээ зүгээр санаандгүй зураг авч өгч ирсэн юм байна. Тэгээд Моника Беллучи ганцаараа зогсож явахад зургийг авчаад тэгээд дараа нь аавд нь хэлсэн юм байна. Танай охин чинь үнэхээр сайхан бүсгүй болж байна. Ер нь бол ирээдүйд одоо юу гэдэм бэ? За загвар өмсгөж болдгоо маа гэхэд ядаж фото модельээр ажиллаулаа. Ээжигээ дураасан маш сайхан бүсгүй болох нэ гэж аавд нь хэлээд тэгээд аавыг нь ятгахсаар байгаад загварын ертөнцид шалгуулах болсон. За ингээд ер нь бол өөрөө нэлээд тийм дуу цөөтэй их тийм зожиг хүүхэд байсан. Тэгээ ямар сайндаа бүр Моника Беллучигийн ангийнх нь хөөхөн ч гэсэн тэнэг гэж хочилдог байсан гинэ. Ер нь ангийнхантайгаа нийлдэг айгүй зожиг. Ийм хүүхэд байсан. Тэгээд ерөөсөө ингээд завсралгаа болно. Ангийнхнаас ганцаарх нь ингээд зожигрол хүн байхгүй газар очиж сууж идэг ийм сонин хүүхэд байж. Тэгээ бүр ингээд заримдаа аавда ингэж хэлсэн гинэ нэг удаа. Ааваа ингээд хүүхэд болгоо над руу ингээд гөлрөөдөх юм аа. Тэр нь ядаргаатай юм аа. Би одоо яг яатсан юм болоо. Гэт тэгтээ тэрийгэ эргээр биш дандаа сөргөөр би ер нь юм гаж амт юм биш үгүй нэ. Ер нь ингээд сургууль дээр очихоор л дандаа хөвгүүд ингээд шүлсээ гоожуулаад над руу гөлрөөд тэр нь надад айгу дарамттай муухай байна гэсэн байгаа. Тэгсэн чинь Паскал Беллучи гэдэг аав нь болохоор охин минь наадах чинь бол одоо юу гэдэг чи үнэхээр бусдаас онцгой содон учраас хүмүүс чам руу хараад байгаа маа. Гэтэ энэ онцгой содон хувь зээн төрсөн чинь сайн сайхан зүйл болохоос ш муу мухай бишээ. Хөвгүүд чамайг хөөрхөн болохоор л хараад ингээд гөлрөөд байгаа маа. Ер нь бол яванда наад одоо юу гэдэг бусдаас онцгой байдал чинь одоо чамд дарамт болохоос илүү зол завшаан болноо. Тийм болохоор миний охин өөртөө ихтэй бай. Чиний сайн сайхныг ч л хүмүүс харж байгаа маа гэж хэлж тэрнээс хойш ингээд харцсангуу тайвширсан. Тэгтээ зожиг зан нь бол ерөөс засраагүй. Ямар сандаа ингээд хичээлээ тараад ингээд уул толгод руу гараа авчдаг гэсэн. Тэгээд ингээд энэ тэнд очиод ингээд юу хийж байгааг мэдэхгүй ганцаархнаа сууж л байдаг. Тэгжээснээ сүүлд нь кино театрт ганцаараа кино үздэг болсон. Бүр шүн харанхуйд ингээд том ингээд хүмүүс ингээд жоохон бөөгнөөс оцсон байл хүмүүсээс зайдуу сандал дээр очиж суугаад тэгээд бүр ингээд бүр шүн орой аав нь эртлээ. Гэрс кино театр ингээд кино үзээд айлын ганц боломжийн амьдралтай байсан шүү. Кино үзээд идэг байсан. Тэгээд аав нь ороо ирж ингэж охиноо авч явдаг. Ийм байсан юм байна. Тэгээ ер нь бол багасаа ер нь нэг тийм өөрийнхөөрөө ер нь ингээд нэг юм өөрийнхөөрөө шийдвэр гаргацдаг нэг ийм нөхөр байж. За ингээд 16 настайдаа албан ёсоор фото модельор загварын агентлагт ажилласан. Ингээд Милан, Парис тэгээд ингээд нэг өөрийнхөө амьдардаг Città di Castello гэдэг Италийн хот энэ хоорондоо ингээд аялж явдаг гэсэн. 16 настайгаас эхлээл би дагаа сурцсан. Тэгээд өөрөө ч гэсэн ингэж ярьсан байдаг. Дандаа надаас 10 насаараа 26 долоотой ийм загвар өмсөгчнөр, ах эгчнэр, зурагчид, тэгээд загвар өмсөгчнөртэй харилцаж ажилладаг. Одоо загвар зохион бүтээгч тэгээд би дандаа надаас 10, 20 ах хүмүүстэй бүр 16 наснаас л харилцаж эхэлсэн учраас насан туршидтэй амьдралыг би маш эрт мэдэрч эхэлсэн. Тэгэхдээ хашир бол сургуулаа хаяагүй сайн сурдаг байсан. Гүн ухаан, уран зохиол, латин хэл, грек хэлийг маш сайн сурсан гэж намтарт нь бичсэн байт юм байна. Тэгээд ер нь бол дунд сургуулаа төгсөөд нөхөр бүр хуульч болох гэж үзсэн байгаа. За. Тэгээд Перужиагийн их сургуульд хуульчаар сурсан. Гэхдээ ер нь бол тухайн үедээ тэр нөгөө сургуулийнх нь тэгдэг байсан гинэ. Одоо brain with teeth буюу одоо том хөхтэй ч гэсэн тий том хөхтэй ч гэсэн толгой сайтай үгүй шүү гэж. Нийтлэгээр бол том хөхтэй хөөрхөн хүүхнүүд тэнэг байдгаа гэж ярьдаг байсан бол Моника Беллучиг том хөхтэй ч гэсэн толгой сайтай үгүй шүү наадах чинь гэдэг байсан. Тэгээд өөрөө ч гэсэн ерөнхийдөө нэг тийм том хөхтэй толгой муутай биш. За том хөхтэй сайхан ч гэсэн би бас боловсралтай ийм эмэгтэй баймаар байна гэд хуулиар их сургуульд сурж исэн юм байна лээ. Тий. Тэгээд загвар өмсгч байсан. За дараа нь одоо юу гэдгийг кино ертөнц рүү орсон. Тэгээд ер нь яванда кино руу явсан ийм нөхөр юм байна. Ямар ч хөөрхийн. Тэгээд надаа энэ Моника Беллучи одоо яг тэр өсвөр насныхны амьдралыг сонссон чинь нөгөө нэг жүжигчин хулан байрт X2-ийн. За тий. Тэр чинь одоо яг ингээд би аягүй сайн тод сандаг байхгүй. Маа дарханд нөгөө нэг ер нь тэр үед чинь нөгөө гоохон мохон гэж тэмцээн болдог байсан. Тэгээд яг гоохон шалруулах тэмцээн болж байхад дарханд хурж ирж оролцоод тэгээд фото модель болж исэн. Тий, фото модель холбогддог гэсэн. Тэгээ ер нь угаасаа аягүй хөрхөө одоо ч гэсэн хөрхөн штэ. Тэгээд бас нөгөө нэг баж ялалт орохдоо ярьжсэн байхгүй. Би 10 жил тахтаа нэг тийм
зожиг хүүхдээс ингээд завсарлагаанаар ингээд бараг гардггүй. Тэгээ ингээд хичээл орсны дараа багшаа би 0 орчоод ирээгээд тэгээд 0 ордог. Тэгвэл ингээд завсарлагаанаар явхаар ингээд хүүхэд болгоо ингэж хараад тэгээ надад бас айгүй тийм тухгүй байдаг байсан ингээд. Тэгэхээр ийм хөөхөн эмэгтэй хөөхөн октоодын зовлон яг л тийм өсвөр наснаас л эхэлтгэл юм байна л да. Тий. Яа энэ одоо гарцсан байгаа нэг мик зүвцэн бор свитертэй үсээ урт унжуулсан. Зүгээр л хүү орчоо хөө. Сэхүүс тэнгэр байгаа ч тий. Рүү орох нэ. Яа. За Улаанбаатар хотод 12 цаг 24 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Ар Жамчуулангийн анхны ундрагаас авсан Аршаан хандгатай Жамчуулан хамтран ажиллаж байна. За Ар Жамчуулангийн энэ Аршаан бол бүр эртээр үеэс бүр одоо мааран бууд байх үед одоо богдхааныг үед л юу яадаг байсан, ууж хэргэлдэг байсан эрүүл мэндийн зорилгоор тэгж жагаад дараа нь за хувьсгал ялаад ингээд зөвлөлтийн эрдэмтэд ирээд бүр 20 дугаар зуунд зөвлөлтийн эрдэмтэд хүртэл яг шинжлэх ухааны үндэстэй судлаад тэгээд ундрах дээр нь түшиглээд анхны совлил байгуулагдчихсэн. За тэгэхээр анхны ундрагаас нь савлсан, олон жил хэрэгэлсэн, чанар нь баталгаажсан хандгатай Жамчуулан ингээд үүнээс хойш төмөө олон өргөнөөр хэрэглэж ирсэн. Учираас хандгатай Жамчуулан Аршааны их ундрагыг одоо бохирдуулахгүй, он удаан хугацаанд онгод агшин байдлаар нь хадгалах, за хойч үедээ өвлүүлэн үлдээх үүднээс 2011 оноос одоо ундрагыг нь онцгой хамгаалтанд аваад хэрэглэгч болон түргэх зорилгоор хаанч хизээч хэрэглэхэд хялбар хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан савлгаатаагаар үйлдвэрлэх болсон. Тэгэхээр та өөрийн болон хайртай хүмүүсийн эрүүл мэндийг даатгаж дэлхийд өрсөлдөх үндэсний үйлдвэрлэл, үндэсний брэнд бас дэмжээрэй. Тэгэд илүү дэлгэрэнгүй мэдээллийн та 88 тэг 5 37 73 гэдэг утаснаас авах боломжтой. 88 тэг 5 37 73. Тэгээ хандгатай Жамчуулан гэж крэлээр бичээд Facebook руу нас орох боломжтой байгаа шүү. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Ар Жамчуулангийн анхны ундрагаас авсан Аршаан хандгатай Жамчуулан хамтран ажиллаж байна, баярлалаа. Хоолны хордлого болцсон хүүхдүүд бүлэс гэж өгдөг гинэ. Тэгдэг сайн байдаг. За үдийн хажаар нэвтрүүлэг хайрын түүхээр радион 3 дугаар студиэс үргэлжлэн хурж байна. Өнөөдөр бид бүхэн хамтдаа манай Муугийн насан туршдаа крашсан крач Моника Беллучийн хайрын түүхийг ярьж өгч байна. За би энэ Винсент Кассель гэдэг энэ нөхрийг яг ингээ харахаар ингээ харсан заяо. Тэгсэн мэтлээ ингээд яг эн чинь нөгөө нэг ийм кинонд тоглолт юм байна штэ гэд ингээд тоочны ингээ хэлдэг гэхээр нэг юм кинонд орж ирэхгүй байгаа байхгүй юу. За манайхан бас орж ирээд хараараа яг тэгж санагдах байхаа. За жинхэнэ утгаараа яалтчгүй одоо нэг French kiss гэдэг шиг Франц амраг Playboy явдал суудалтанд дийлддгүү ийм нэг айхтар одоо нэг замбал эрэхтэй за хормон явдалтан шоу цэнгэнээс өөр юу ч боддгоо хоосон толгойтой жүжигчин гэх мэтэр цагтаа цоллуулж явсан Винсент Касселийг ертөнцийн хамгийн сайхан хүүхэнтэй гэрэлсэн тухай мэдээлэл цацагдахад маш олон хүн гайхаад бүр цочордоод баг ухаан алтгаа шагаад очиж энэ нэг мө монхор амартай Франц залуугийн юунд нь олж гээл те бүх хүмүүс гайхаж байсан гэдэг. За залуу наснда үнэхээр засрашгүй шоуч явсан Винсент Кассель эмэгтэйчүүдийг бол татдаг нэг тийм нууц хувьц бол байсан гэж ярьд юм байлаа. Одоо нөгөө нэг ийм сахалтай Орсын нөгөө нэг амар хүний чинь хин гэдэг л Распутник гэжтэй хацаараа ингээ хүүхнүүдийг ховсддаг байсан гэд. Ер нь хараад энэ Винсент Касселийг Донжуан байсан гэдэг. Донжуан царайлаг халбгүй гэдэг байхгүй. Гэхдээ ингээ хүүхнүүд бүр ингээ татагдахгүйгээл татагдаад байдаг байхгүй. Ерөөсөө харин үзэхгүй үстэй. Би тэрмүү завхаа юм ихтэй үзэх. Тэгэл өөрөө яриад тэгэл татагдаад хэлдэг. За өстө тэрний уулзсан хүүхнүүдийн тоог үзэх юм шиг юу ч тэлтэй уулзсан. Яг тэгж яриад тэгэл уулзсан готоо өөрөө татагдаад байна. Тэг төрсөн байдаг ч гэсэн ийм хүмүүс ч бүр эмэгтэйчүүдийг бүр яаж татах уу гэдгээ бүр бодоогүй байж гал татчихдаг. За Винсент Кассель 1966 онд Парис хотод жүжигчин Жан-Пьер Кассель болон сэтгүүлч бүсгүй Сабин Ламфранчигийн хүү болон мэндэлсэн. Тэгээд аав талаасаа Франц, ээж талаасаа бол Итали цустай. За аавын хувьд Францын кино урлагт маш алдартай жүжигчин байсан болохоор Винсент Кассель кино урлагийн тогоонд бол чанагдаж өссөн гэхэд болно. За тэгээд Винсентний 1969 онд төрсөн дүү нь болохоор Асанес нэртэй юм хипхоп хамтлагийг үүсгэн байгуулагч рэпер юм байна л да. За тэгвэл 82 онд төрсэн эмэгтэй дүү нь бас л дуучин юм бэлээ. За харин гэр бүлээсээ Винсент аавынхаа мэргэжлийг өвлөж аван кино урлагт бол хүл тавьжээ. За өсвөр наснда дандаа урлагийнхны хүүхдүүд явдаг юм дотор байртай сургуульд сурдаг байсан. За одоогийн Францын урлагийн томчуудтай нэг дор суралцаж бол төгссөн. Одоо манайхаар бол хөгжим бүжгэл юм да. Хөгжим бүжгэлт дандаа лагууд элитүүдийн хүүхдүүд сурдаг штэ тий. За 1990-ад оноос
Ер нь л аавынхаа ширийг хатаад жүжигчин болохоор шийдээд за энэ тэрүүгээр бас ч гэж нөгөө нэг эр хүний нэг юм омог бардам зангаар аавынхаа нэрийг ингээ барихгүйгээр ингээ нэг өөрөөрөө нэг кинонд тоглочих гол кино их хайж явдаг байсан юм байна л да. За Кассел гэдэг овгийн зүгээр сонсонгуудаа л зарим нь бол ямар ч хамаагүй дүрх гээд жиширдэг. Зарим нь болохоор одоо непотизмыг өөгшүүлэхгүй буюу танил тал харахгүй гээд бол халгаадгүй байсан. Ингээ жүжигчин болж болдгоо олдсон дүрээ голж явсаар нь байгаад 1995 онд залуу найруулагч Матью Касаваци Ланхен гэдэг нэртэй кинонд ийм нэг тэрслүү залуугийн дүрийг бүтээж олон таах танигдсан гинэ. За гэтээ энэс өмнө бүтээсэн дүрүүд байдагч Ланхен кинонд бүтээсэн дүрээрээ бол Францын кино урлагт Винсент Кассел гэдэг ааваасаа тис өөр буюу одоо ийм маш зөрчилдөө дүрийг төгс бүтээдэг залуу жүжигчин гараад ирлээ шүү гэж тунхагласан гэдэм байлээ. Жүжигчний хувьд уг нь зөвүүн дүр бүтээдэг шүү. Дүр хэрнээ. Чин нэг одоо ингээ бидний сайн мэдэх кино байна уу? Хамгийн лаг нь бол юу штэ? Хар хүний бүжиг дэглэж. Оо тийм штэ. Oh my god. Натали Портманд тоглодог хар хүний бүжиг дэглэж. Яг яагаад энэ нэг юм харсан царай байсан бол нэрээ тийм штэ. Тийм ээ. За Ланхены амжилтын дараа Винсент Кассел одоо байр буюу апартмент гэдэг нэртэй олон улсын за тэр дундаа Итали жүжигчин хамтран тоглох киноны санал ирсэн. Тэгээд Итали жүжигчний зургийг харсан ч Винсент Кассел за энэ Итали өгний юм хүн яах вэ? Тэгээд бусад өгнүүд нь хамаагүй халуун байдэн. Дээч би ер нь бол шарал усдаг бүсгүүчүүдэд дуртай муртай гээл. Тэгэл энэ кинонд тоглохоор шийдсэн юм байл та. За хойло дэмжээ хэлэгч яриад өргөжлүүлээ. Улаанбаатар хотод 12 цаг 30 минут болсон нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар Little Venice зэгтэлгүүр дэмжээ ажиллаж байгаа. За Little Venice зэгтэлгүүр 2025 оны 4-р сарын 25-ны баасан гарагт Grand Opening буюу маш том нээлттэй их гэж байгаатай холбогдуулан 10 талбай дээр орох хувцсны брэндүүдийг шалгаруулж байгаа. За Италийн Венец хотод байгаа мэт ийм тансаг дэлгүүрт өөрийн бараа бүтээгдэхүүн брэндээ байршуулахыг хүсвэл Michel City дээр та очоорой. Утас нь 8888 45 99 55 33. За нэвтрүүлгийг хот доторх хот Michel City-гийн төсөл Little Venice дэмжиж ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За бид өнөөдөр Моника Беллуччигийн хайрын түүхийг ярьж өгч байна. За энэ хоёр яаж танилцсан бэ гэж байгаа. За энэ хоёр чинь нөгөө кинонд гол дүр болж орсон тэр апартмент гэдэг кинонд. Тэгээ 95 онд Парис хотод апартмент буюу байр гэдэг нэртэй киноны зураг авалт эхэлжээ. За ингээд нөгөө нэг шоу цингийн дуртай зүгээр хүүхэн шуухнаас буцдаггүй Винсент Кассел энэ кинонд салсан найз үсгүүгээ ингээд найз үсгүүгээс салчаад эргээд ингээд хараад нөгөө салсан найз үсгүүдээ бүр ухаан алдтлаад буцаж дурлаад тэгээд харилцаагаа сэргээх гэдэг ийм залуу зохиолчийн дүрийг бүтээж байгаа юм байна л да. Тэгсэн Холливуудын секс бэлэг тэмдэг Моника Беллуччи болохоор энэ Винсент Касселийн одоо хайрыг татсан Лиза гэдэг одоо тэр экс найз үсгүн за Лиза гэдэг бүсгүн дүрийг бүтээсэн юм байна. За дэлгэцэн дээр бол энэ хоёр хайр дурлалын ийм гал халуун харилцаа бол яг кино зохиолынхаа туршид бол байхгүй. Гэхдээ ингээд биедээ хайртай хэрнээ ямар нэг ийм учир бүтээлэг шалтгаанаар хоёулаа салцсан ийм хүмүүсийн дүрийг бүтээсэн юм байна. Тэгэн гут бодит амьдрал дээр энэ хоёр бүр биенийгээ бүр үздэггүй байсан гинэ. Анх ингээд кино зураг авалтанд ороод ингээд танилцсан шүү дээ. Тий. Тэгсэн яг тэр үед нөгөө нэг Винсент Кассел бол ерөөсөн ингээд Парисын шүний амьдрал живцэн залуу жоохон алдартай. За тэгээд ерөөсөн ингээд алдартай жүжигчин учраас дээрэс нь хүүхнүүдийн ингээд уяраа чаддаг донжон байсан учраас ерөөсөн ингээд урдуура улаан хөлтэй хүүхэн гаргана гонж. Тэгээд ерөөсөн ингээд кино зураг аваад дууслаа хаана байн шоу цингээ тэнд хүүхэн шуухантай оролцолтол ингээд бүр зургийн талбай дээр хүртэл ингээд хүүхнүүд хараал инээлдээл ингээд тэгээд дээрэс нь Франц хүн бэжэж ингээд нэг зургийн талбай дээр аятайхан эмэгтэй шууд бүкс рүү налгатаал ингээд өгцгийг базаал тэгэл ингээд инээж хинд юм шивнээл инээлдээл ингээд оо ямар байлаар алцгар юм бэ ёо нэрээ өөрөөсөө Тэгээ тэр үйлдэлийг нь харангууд Моника Беллуччи чи ер нь бол ийм нөгөө католик гэр бүл чи амар хатуу тийм ийм уйдгартай юм шиг хатуу гэр бүл төссөн. Тэгэнгუთ Моника Беллуччи бүр тэрийг хараад бүр жигшээ, зэвүүрхээ те ямар муухай, завхай, зайдан замбраагүй балиар нөхөр вэ гэж бодоод тэгсэн тэгж боддог байсан. Гэтэл нөгөө хин Винсент Кассел болохоор хэнийг Моника Беллуччиг харчаад иш нэг мүү бие тоосо хүүтэн хүүхэн хөнтий хоосоо хүүхэн гэ тэгээ энэ хоёр биенийгээ үздэг байсан. Тэгээ бүр сүүлдээ бүр ярилцлага өгсөн хэвлэлд. Моника Беллуччи бид хоёр нөгөө сууцныхаа дараа анхныхаа учирсан учирлаа ярьж байгаа хгүй. Бид хоёрын хооронд бүр ямар ч таталцал байгаагүй. Бүр анхны арцын дурлал мурлалаасаа илүү бүр анхны дургуутсал байсан. Тий тэгээ би ер нь бол Винсент Касселийг анх хараад хаанаасаа нэг ийм далдгансан залуу болоод ирсэн юм бол доо гэж ямар сонин далдгансан хүүхэмсэг нөхөр вэ гэж дургуутсаж ирсэн гинэ. Тэгсэн Винсент Кассел болохоор ер нь бол тэгж ирсэн.
Гэхдээ Францад сайхан жүжигчийн эмэгтэйчүүд цөөрснгийг бол ойлгож байна. Гэхдээ тэглээгээд хаа хамаагүй нэг муу том хөхтэй загвар өмсгч авцарчаад тэгээ нөгөөтг нь худлаа үн жүжигчин шиг ингээд аяглаад байгаад бол надад үнэхээр таалагдаагүй гэж хоёр биенийхээ тухай анх бол үнэхээр ийм эвгүй сэтгэлтэй байсан. За тэгэд энэ хоёрын гэрлэлт хайр дурлалын харилцааг бол Винсент Кассель нөгөө хүүхмсэг Винсент Кассель эхлүүлсэн юм уу гэж бодож байна. Бүр эсрэгээрээ Моника Беллучи Винсент Касселийг эргүүлсэн бохоггүй. Франц энэ Винсент Кассель бол ер нь Моника Беллучиг анх тоогоочгүй. Хангалттай олон хүүхэн байсан. Тэгээ ингээд хүүхэнтэй шоудаал явж ирсэн. Тэр Моника Беллучиг тоогооч. Тэгээ нэг юм байдаг том хөхтэй хүйтэн Итали хүүхэн байна л гэж харсан гэж байгаа юм. Тэнгүүд яг манай Моника Беллучи шарн гоцаасан баха нөгөө ирчүүд ингээл нурж унаад байдаг клин нөхөр тоохгүй болохоор шарн гоцаасан баха яг. Ер нь бол баг тэгсэн юм шиг бай. Ингээд нөгөө нэг зураг авалт дуусна шүү дээ. Зураг авалт дуусаад нөгөө Винсент гэсэж алгуулчихдаг. Зургийн талбай дээр бахаар ингээл хүүхэн шүүхэн өдөө торгоогоол тэгээ бүх загс руу зохиол. Тэгэл тэнд ч хүүхнүүдийг савж удал инээлгээл ингээл тэгээд исэн юм байна. Тэгсэн нэг өдөр юу яажээ? Зураг авалт дуусаад тэгсэн Моника Беллучигийн одоо юу гэдгийг үеийнгийн дээр зураг авалтын хүүхнүүд бүгдээрээ өнөөдөр шөнө клуб орё гэд хэлсэн юм байна. Тэгээ би орохгүй гэж чи явъя л та яадаг. Тэгээ нэг юм дуртай дүр ингээ ятгалганд нороод Парисын тухайн үед номер 1 шөнө клуб руу очсон чинь тийшээ орсон чинь мань Винсент Кассель аль хэдийн хүүхнүүд тойруулсан тэнчээстэй жиг гэж жаргаж байгаа байхгүй. Араа биш яах шиг. Тэгсэн юу байсан ингэ. Яг тэр үед ингээ нэг зургийн талбай дээр ер нь бол Винсент ингээд Кассель тэгсэн чинь зургийн талбай дээр ингээд Винсент Касселээс арай өөр Винсент Касселийг Моника Беллучи тэнд харсан гэд. Тэгээд яагаад ингэсэн чинь ерөөсөө ингээд тэнцээ хүүхнүүд шавуулаад Моника Беллучиг ирчүүд ингээд хараад ах чи нөгөө Винсент Кассель бүр хүний нэг нүдэрээ тоохгүй гинэ. Тэгэл нэрээ шарн хөдлсөн шүү. Угаасаа шар хөдлсөн. Бүх ирчүүд намайг гэдагт энэ мүү дальчаар тэгээ энэ мүү хүүхмсэг өөрийнх нь дургу өрөөд байгаа. Энэ мүү хүүхмсэг Франц яхаараа нэг тоодгүй юм бэ гэд. Тэгэд шууд бүр маргааш нь зураг авалтын талбай дээр Моника Беллучи шууд Винсент Касселийг өөрөө очиж үдсэн. Шууд өөрөө очиод үдсэн гинэ. Тий, тэгээд бүр ингээд үдчихэж байгаад бүр ингээд анхаарлыг нь татах гад ингээд бүр зураг авалтын талбай дээр бүр дотор хувцастайгаа ингээд хүмүүсийн анх ингээд үү гэж орилуулад хүмүүсийн нүдэн дээр алхаж малхаад бүр янз бүр болсон гэд. Йоо миний бүр инээд үрээд байгаа. Тэгээд тэнгууд ерөөсөө ингээд Моника Беллучи нэрээ бүр ингээд бүр үнэхээр шалгасан шүү дээ. Би энэ мүү залуу гэстэй яг намайг тоохгүй байгаа бол би энэ залуу бүр өөр юм болгоно даа гэж. Тэгээд яг тэр үедээ Моника Беллучи нэг гэрлээд салцсан байсан. Тэгэхээр ер нь бол бас л юм амьдрал үтцсэн байсан. Бас нэг найруулагчтай нэр холбогдоод үтцсэн. Баян ирчүүд өөрийнх нь араас гүйдэг ийм л эмхтэй байсан. За ингээд зураг авалт дуусахад хөөрхийн мүү нөгөө хүүхмсэг Винсент Кассель Моника Беллучигийн өвдсөн давтаад ухаангууд оролцсон байсан. Гой. Яа тэр үед Моника Беллучи бүр үнэхээр багтаав нь хаасан баха. Тэнгхгүй яасан чи гэдэг. Нөгөө дальчигсан хүүхмсэг Винсент Кассель чи бүр зураг авалт дууссан бүр нам арганд гой. Өөрөө бүр ингэж ярьсан байдаг нэ. За би ингээд Моникатай ингээд кино зураг авалтын дуусныхаа дараа өөрийгөө анзаарсан чинь нэг тийм бүлээх ус руу харанхуу ийм бүлээ ус руу татагдаад орчих шиг болсон. Тэгээ тэндээсээ бүр ингээд гармааргүй юм шиг ийм гоё мэдрэмж төрөөд байсан. Тэгээ ер нь бол дунд хүүхэд байхад ингээд ээж аав мамч ярьж өгдөг байсан. Бид нар ч ном зохиолоос уншдаг ус. Дундад зууны үед ийм шолмын өвдөлттэй эмэгтэйчүүд байсан. Юусэн ирчүүдийг нэг хараад өөртөө татчихдаг. Эсвэл ингээд нэг хөдөлгөөн хийгээл өөртөө татчихдаг. Нэг инээгээл ингээл өөрийн мэдлгүй ирчүүдийг өөртөө татдаг ийм шолмын өвдөлттэй эмэгтэйчүүд байсан гэж ярьдаг. Моника яг л намайг тэгсэн. Тий? Ерөөс ингээд ухаан бодолд Моника Беллучигээс өөр юм юу ч орж ирэхэ болсон. Би бүр тэгээд ерөөс ингээд таг гацсан гэд. Ч та хүүхнүүдээр бол хизээч цангахгүй төрлийн нөхөр шүү дээ. Ингэж танилцсан гин. Йоо, за. За. Ингээ байжсэн чинь энэ хоёр яасан бэ гэхэрвэ шүү дээ. Одоо нэг юм тулгын шаардлагатай ийм шаардлагатай одоо ингээд тулгаж шаарддаг штэ тий. За ийм гэрлэлт болсон. Моникаг их хэрсүү өөрийн үзэл бодолтой ийм зөрүүд маягийн характертай гэж чи түрүү ярьсан штэ. За үнэхээр чинь байр буюу апартмент киноны зураг авалт үеэр Винсент Кассель Моникад нурж унтлаад дурлаад нөгөө шоу цэнгийн хийсэн хөнгөн явдалтай залууч нь бүр Моникагийн харцаар хөдлөө зүр үгээр нь дураад гараа дээр хүн гарч ирээд далд ор гэвэл далд ор заяа. Чао, смоса ирчид ингэндээ маа.
Йоо, миний амар багтаа вангаж байна. Оо зүгээр ямар залуу явлаа да тий. За тэгээд Моникаг суу гэвэл суугаад, бос гэвэл босоод, дуул гэвэл бүр ингээд дуулахаар хэмжээнд бүр үнэхээр ухаангод орлоо. Тэгэл савл ивэл нөгөө нэг бөөр өксөөрэл хүүхэн шугнуудын тэр бүксбөр бадч мазаалтай ингээд хоргоож явдаг. Нөгөө хөнгөн хийсвэр залууч нь бүр ном уншаа заяа. Гэгэрлийн зам өрөөр ороод баг далавч ургаад. Шүлэг мүлэг бичээд заяа. Бүр сүүди мэдээ болсон. Шүлэг бичнээл гэдэг чинь мөгийн минь үнэхээр гүн гүнзгий дурлсны шинж тэмдэг шүү дээ. Ер нь бол. За. Тэр шүлгийн үгс толгойд орж ирээд мөр холбож бичнэ гэдэг бол за. Хүмүүс бүр хараад танихын эсгүй өөрчлөлт тэгэн штэ чи. За ингээд Моникач сансан үснээр Винсенийг өөртөө дурлуулад ингээд анагсараа авах маач авсан. За маш их кайф авч байгаа шээ. Нөгөө өөрийн тоохгүй байсан залууг ингээ өөртөө дурлуулсан тий. За өмнө нь нухацтай харилцаа тогтоох тухай огт боддгүй байсан Винсен Касел Моника Анна Мария Беллучи бол миний цорын ганц хайр юм байна. Энэ эмэгтэйтэй л би гэрлэж суух хэрэгтэй байна гэж шууд гэрлэх санал тавьсан. За Моника нөгөө нэг одоо яслаа зөвшөөрөггүй. Өөрөө хоргож авчаад. Хариуд нь юу гэсэн гэж ингэж хэлсэн. За. За яг хөө би чамтай гэрлэж олноо. Гэхдээ би эрх чөлөөгөө хадгалж авч үлдэнэ гэж хэлсэн. За нэг осондоо Винсен Касселд өөрөө дурлсан уу гэвэл тийм. Тэгээд гэрлэж суухыг хүсчээсэн үү гэвэл тийм. Гэхдээ Моника Беллучи гэх ертөнцийн одоо ховор мэдлэх энэ гоо үзэсгэлэнтэй бүсгүй гэрлэлтийг бол гав дүнг гэж харж байсан. Тухай тий. За шоуч ингэж цоллогдогч гэр амтай сайн нөхөр байхыг аавынхаа өөрт нь өгөөгүй тэр хайр халамжийг хүүхдүүдтэй өгөхийг хүсдэг байсан Винсен Кассел Мониката гэрлэж суугаад үр хүүхдээ өсгөө дамар жимэр амьдрахыг бол хүсчээсэн бол Моника гэрэлсэн ч гэсэн хин нэгний өмч болохгүйгээр өөрөө эрхчлөөд амьдралаа авчруулахыг хүсчээсэн. Гэтэ ер нь нэг ийм амар явдал судалтай ирчүүд чинь ингээд яг хайртайгаа уулзраад ингээд одоо хүүхдээ аав гэр эзэн болохоор амар үнэнч амьдрдیں۔ Гэсэн штеп. Тийм үү. Ингээд 90 очоо өдөөсөө нисэлцээр Ром, Лондон, Парист уулзалдах болгондоо Винсен хөрхимэн Моникагаа гэрлээл гэж гуйгаал. Моникаан татгалцаар л байсан. Өөгчш булчирхаач энэ хил дамсан харилцаа нь үргэлжилсэрлээсэн. Тэгээ Моника хаа явсан газраа л ирчүүдийн анхаарлын төвд Винсен харин Моникаг өдрийн санаад өдрийн бодол шүний зүйд болж агаад 1998 онд нэг автосолд орсон гинэ. За. Тэгээд дурлалт залуу нь осолд орсныг дуулаад Моника зүгээр шууд бодлоо өөрчлөөл Винсений гэрлэх саналыг зөвшөөрсөн. Гэхдээ энэ тухайга хожим нь бүр амар зүүн заяа бүр ингээд нэг юм лаг зүүг хэлсэн гэж Орс их сурвалжууд дээр бичсэн байлээ шүү заяа. Ингэж хэлсэн. Винсенийг ингээд осолд орсныг сонсоод хуучин амраг нь байснаас бэлэвсэн ихнэр нь байхыг хүсэж байгаагаа би мэдэрсэн. Тэгээд ч юу н ямар ч эмэгтэйд харанг айгуу гоё сайхан зөгтөн штэ. Өхүүлсэн. Бүр өхүүлсэн тий. Зүгээр шууд гашуудлын хар уцтайгаар өөрийгөө ингээд төсөөлчихсөн ёо. Амар зүүн байгаа штэ. Ямар их бардамнал вэ тий. За ингэж хожим нь ярьсан байт юм байлээ. Ингээд хосууд 4 жил үргэсний эцэст 1999 оны 8 сард Монакад бол цомхон хурим хийсэн. Тэгээд хуримаа хийснийхаа дараа яасан гэж чи яасан гэж бодож байна. Тус-тустай яваад гэсэн. Хоёр тийш нисэн гэсэн үү? Тэгсэн. Ер нь тэгсэн баха. Тус-тусынхаа карьерийг өгөөр нэг нь Парис руу, нэг нь Ром руу нисэн. За нэг гэрт орж амьдрах юм бол хоёр хүн биенээсээ уйднаа. Хайр үгүй болж харилцаа сэвтдэг гэх үзэл баримтлалд итгэдэг Моника хоёр биендээ хайраа удаан хадгалахын тулд биенээсээ аль болох хол байх нь зүг гэж үзчихсэн. Гэтэ ингээд хол яаж байгаа л ингээл би бинийг ингээл санаж агаал тэгэл ингээл нэг уулзгаарс мангар хүчтэй уулзалт болдсон штэ. Гоё штэ асал. Гал гатал мөргөлдөн штэ. Гэтэ нэр Моника Беллучи байгаа байдал нь угаасаа нэг тийм амар өөртөө ихтэй эмэгтэй. Халдмааргүй. За хоёлаа хамтраад ихэд яриад өргөжлөл Улаанбаатар хотод 12 цаг 42 минут болжээ. Нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар эрүүл залуу амьдарцгаая Life брендийн үйл өнгө цай хамтран ажиллаж байна. За одоо сүүлийн үед ингээ нөгөө кофе их ингээд уувал бас жоохон зүрх мөрхөнд ачаал өгдөг гэдэг ингээд яриад байна. Тэгээд хүмүүс айгүйх тийм цайнд орж байна. Гой цай хамталж уудаг болж байгаа юм байна. Зүгээр л нэг юм манайх чи цай гэхээр л дугуй болно гэдэг л байсан чи одоо ямар ч гой олон төрлийн цайтай болцсон. Тэгэнгუთ коконатын сүгээр багсарсан
За ийм навчин ногоон цай хэрнээ сүүний тааламжтай ийм амт үнэртэй ийм цай байна. За. Тий World-ийн цайны ертөнцийн. Тий тэгээд одоо эднийг болохоор 2009 оноос эхлээд 8 дахилтай дугуй болонтой цай 2011 оноос Life Tea тансаг зэрэглэлийн навчин цайг захиалгаар үйлдвэрлүүлсэн. За ингээд 2013 оноос 200 гаруй нэр төрлийн цайтай Tea Garden гэдэг анхны цайны төрөлцсөн дэлгүүр эднийх нээсэн. 18 онд Dilma брендийн албан ёсны эрхийг аваад ингээд 2023 оноос Туркийн Kayla гүрмэ цайны албан ёсны эрхийг авсан. Турк бол цайгараа үнэхээр алдартай юм билээ. Туркууд чинь нэг юм сонин хундах шиг юм цай уудаг тий. Тийм. Кофе нөртөл яг тийм өхрийн нүчиг аяганд хийж байдаг. За одоо энэ чинь ингээд 5 гаруй нэр төрлийн цай байгаа штэ. Манайхан бол энэ цайнууд дотроос нь яг энэ үүлэнг манай октод аягүй хуугаад байгаа байхгүй аягүй гоё амттай гээд. За тэгэхээр үүлэнг цайг сонгох шалтгаан гэвэл гоо сайхны цай гэж нэрлэдэг. Тэр ч утгаараа манай ажлын октод маш их ууж байгаа. Гэхдээ энээс гадна хоолны шингэц муу, гэзний гөрүүлзэх хөдөлгөөн, дутмаг, бүдүүн нарийн гэзний бохирдол ихтэй, илүүдэл жинтэй, арьс салст болон давсар шээсний замын өвчлөлтэй, экзем болон элдв харшилтай, нүрээр батг их гардаг, царайны өнгө цус гундуул уухад илүү тохиромжтой байна. Шууд энэ бүдээс ингээд харахад нэг юм цэвэрлэгээ хийгээд байгаа биз. Одоо өөрөөр хэлэх юм бол тэр өтгөө хаталт гэдэг чинь цэвэрлэгээ хэрэгтэй болж байгаа гэсэн үг. Тэгээ дээрэс нь нүүрний батг харшил эднэр чинь дандаа бохирдлыг штэ ер нь бол бүдүүн гэцэнд бохирдлыг хуримласнаар эргээд одоо хүндрэхгүй байна гэдэг чинь жишээлбэл 3-4 хоног хүндрэхгүй ангууд нөгөө бохирдол нь эргээд дээшээгээ ингээд тархаад ч юм уу тий ингээд батг янз бүрийн юм гараад ингээд нөлөөлдөг штэ. Тэгэхээр ерөнхийдөө бол цэвэрлээд л байгаа гэсэн үг. Тэгэхээр навчин цайг олон удаа усаар хандалж уух нь харин ч сайн байдаг. Та ингээд өнгө нь гоё ингээд бүр ингээд цайвар болтол нь дээрэс нь хандлаа л уугаад байгаарай. За тэгээд энэ Life Tea цайг авахд хүргэлт нь үнгүү, дээр нь эдний гоё брендийн шилэн аяг үнгүү илгээж байгаа. Гоёгац Life Tea гэсэн бичгтэй шилэн аяг бэлгэлж байгаа. За тэгээд та илүү дэлгэрэнгүй мэдээллийг ямар утаснаас авах вэ гэхээр 9411 33 26 94 11 33 26. Тэгээд Life Tea гэж бичээд Facebook руу н орох боломжтой байгаа шүү. Тэгээ ер нь том дэлгүүрүүдээр ингээд тусдаа бүр ингээд болон үүсгэсэн байдаг те цайны боломжтой гоё. Номин E-Mart, Сансар, Efes гэх мэт бүх сүлжээ дэлгүүрийн цайны тасгаас нь аваарай. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар эрүүл залуу амьдрацгааг сураатагаар Life Tea брендийн үүлэнг цай хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За бид өнөөдөр хайрын түүхээр Моника Беллучигийн хайрын түүхийг ярьж байна. За ингээд энэ хоёр чинь гэрэлснээ шууд хоёулаа хоёр тийш нээсэн явцсан. За одууд хоёулаа ингээд алдаршсан. Мэдээж алдаршаад ирэхээр папарацууд баахан бичнэ. За Моника Беллучи тим эртээ уулзлаа, орон зайг барьлаа, тим эрэхтэй цэцэг өглөө, тим залуутай хамт явж гэнэ гэдэл ингээд шар хэвлэлүүд бичээл. Тий гэсэн Винсент Кассель ч гэсэн өөрөө бүр Jennifer Aniston одоо алдарт найзууд цувралын Jennifer Anistonтай уулзж байсан байсан гэдэг Бразилийн загвар өмсгч гэдэг ингээд ингээд хоёр талдаа ингээд өөр хүмүүстэй холбогдоод яваад байсан. Тий тэгсэн яг энэ шууганыг Моника Беллучи аюу тайван хүлээж авсан. За би хизээч гэрлэхийг хүсэж байгаагүй. Орой болгон гэртээ ирээд зургтын өмнө хоолоо идээд орондоо ордог харилцаа надад үнэхээр уйдахтай санагддаг. Тогтмол давтамж хүсэл тачаалыг унтраадаг. Винсент бид хоёр бинийгээ санаж эхлэх үедээ шууд онгоцны тасалбар аваад тэгэл бие рүү нисээд ирдэг. Бид хоёр чинь огт өөр ертөнцтэй хүмүүс шүү дээ. Би Винсентийн хүрээллийг, Винсент миний хүрээллийг мэдэхгүй. Гэхдээ бид хоёр өөр ертөнцөө ардаа орхиод хоорондоо уулзах тэр мөчөө үл дисэн ядан хүлээдэг байсан. Хин маань эрх чөлөөтэй байх нь хамт эрх чөлөөтэй байх нь л бид хоёрын амьдралын гол нууц байлаа гэж Моника Беллучи ийм ярьслага өгсөн. Энээс нь болоод боож хөх алдсан. Тэгээ Америкууд л ялангуяа боож хөх алц хизээч ойлгохгүй юм чинь. Эрх чөлөөтэй гэдэг Америкууд яг энэнийг хэлэхэд бол илүү хуучинсаг, илүү баригдмал. Америкууд амар муулсан. Европууд бол харин зарим нь бол за сонирхолтой юм гэж. Тэгэд ер нь гаднаас нь бодоход дотроос нь харахад ч ойлгомжгүй энэ ачаа харилцааг хүмүүс маш их сонирхдог, мөрдөж мөшгдөг. Ийм эрх чөлөөтэй амьдралын хэв маягийг шүүж бичдэг байсан. Тэгээ сүүлдээ ингэж сурсан. Моника Беллучи худлаа ярьж байна. Зүгээр л энэ удахгүй сална. Энэ одтой нэг ийм замбраагүй амьдралын хэв маяг гэж цуураа тэгээ бүр ингэ хэвлэлээр энэ хоёр удахгүй салах гэж байна гэдэрсэн. Тэгсэн чинь бүр юу салах нь байтугай нөгөө хоёр чи бүр 2004 онд анхны хүүхдээ гаргасан. Вау за. Тий. За ингээд яг энэ үеэс анхны охиноо гаргаад Моника Беллучи гэртээ суугаад хүүхдээ асраад хоол хийгээд нөгөө Винсент Кассель яг мөрөөдлийн амьдралаар нэг хэсэгтээ амьдэрсэн. За. Тий ингээ ороо ирэхт ингээд хоолоо хийцэн яг гэрээ эзэгтэй байдлаар. За ингэж явж ийснаа охиноо жоохон том болоод ирэнгууд Моника Беллучи эргээд болсон. Одоо би эргээд хуучин амьдралдаа орно. Би дахиад ийм амьдралаар удаан амьдрахгүй. Би гэрээ эзэгтэй байхгүй. Тий гэд
Тэгээ шууд эргээд карьераа хөгөөд шууд ингээд явсан. За хоёр дахь охин нь бол Леони гэдэг охин нь 2010 онд төрсөн. Тэгээ Европын кино урлагийн алтан хос гэж ярьж исэн Моника Беллучи, Винсент Кассель нар хамтын амьдрал нь 18 жил үргэлжлээд 2013 онд хоорондоо ярилцаж тохиролцоод салсан байдаг. Тэгээд сэтгүүлч нар Моника Беллучигээс та яагаад салсан юм бэ? Салтын шалтгааныг хэлээч гэсэн чинь бүр тоогоочгүй, бүр бодоочгүй. Хүмүүс ингээд зариу нь бодож жагаад хариулт юм байна. Юу ч бодохгүйгээр яах вэ? Бие биенээ санах сэтгэл мал дууссан юм байна лу доо гэж хэлсэн. Бол тоогооч гэдэг. Багт бие биенээ ингээд нэг тийм санаж өгүүлэхэд болчихсон болоо да. Йоо за гэж хэлчихэд тэг яваад гэсэн бүр тоогооч. Йоо. За ингээд ойрын их сурвалжууд Винсент Кассель одоо нэг үзэх шоу зингэнэ залуу насндаа үзсэн болохоор маш сайн эцэг, маш сайн аав гэж одоо бол ярьдаг. Тийм одоо бид нар чинь насныг шоуны нас гэж ярьдаг шүү дээ, тийм. Хүн болгоно л ийм нас байдаг. За тэгээ хоёр охиноо үнэхээр ч аавын нөмөр нөлгөөр дутаагаагүй Касселийн хувьд бол өөрөөсөө 30 дуу Бразил загвар өмсгчтэй суугаад энэ оны ихээр бас хүүгээ үлгэд авсан. За хоёр том охин нь бол том болсон маш. Харин Моника Беллучигийн хувьд хизэнээсээ онцгой содон өгүүлэмж ийм гоё хийцтэй киногоор алдартай найруулагч тим Бартонтой үерхэж байгаа. За 14 настайгаас хойш хүнтэй үерхээгүй, гэрлээгүй, нэг ч хонж үзээгүй гэж хэлжсэн Моникагийн хувьд энэ жил бол 61 настай, харин найруулагч Бартон 66 настай. Тэгээд Бартоноос нилээн дээр үед нэг сэтгүүлч ингэж асууж байсан гинэ. За. Орсороо та ингээд цахилгаан шатанд хин нэгэнтэй хамт гац гэвэл хинтэй л гацх уу гэсэн чи юу ч бодохгүйгээр Моника Беллучи гэж хэлжсэн. Тэгэхээр ашир дотроо нэг бодоол яваад байсан байхгүй тийм. Бодож явсаар байгаа тас ингээ өөрийн болгоод авцсан. Ямар тач тэдний хувьд бол 2023 оноос хойш болцоод үерхэж байгаа. Тэгээ магадгүй их онцгой одоо ертөнцийн Моника Беллучи жинхэнэ этгээд найруулагч тим Бартны дотоод ертөнцийн одоо татсан байхаа гэж бол интернетэд бичсэн байлээ. Тийм. Би тим Бартонтай ингээд үерхэж байгаад нь бол дуртай байгаа шүү. Тий дандаа сонин кино найруулдаг. Одоо Алиса гахамшигын ертөнцид байна. Хайчин гарт Эдвард гэдэг ингээд тий гих мэтчлэн ийм сонин кинонууд найруулдаг. Гэтэ одоо бол ингээд 60 гарцсан эмэгтэй хувьд бол нэг ийм харизмтай нэг ийм хүчрхэг эр хүн татагдах байхаа тий. Мэдгүй. За өстой мэдгүй юм байна. За үнэхээр гоё ялаа. Мөгийтэй олон ч хайрын түүх хамтарч үтэлсэн дөө ингэж асаж хамт үтэлсэн нь бол сайн санахгүй байна. Гоё ялаа мөгий. Гоё ялаа. Чи бүр үнэхээр дурлаж нэвтрүүлэгтээ орлоо гоё юм. Тэгээ энэ үрээд 2025 оны 3 дугаар сарын 20-ны пүрэв гарагийн өдөө ачаар нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс хайрын түүхээрээ шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар эрүүл залуу амьдарцгаая гэсэн уриатагаар Life брендийн үүлэнг цай за мөн ар жанчвлангийн анхны ундрагаас савлсан аршаан хандгаатай жанчвлан хамтран ажиллаа баярлаа. За баярлаа. Дэлхийн монголчуудын амжилт радио 88.3